ямар амир юм бэ? Давай. За одоо ингээд бид бүхэнд одоо бас дөрөвчийн мөнхчнаас багш хэлжсэн, тунгалаг эрхлэгч бас хэлжсэн. Маш их үлгэр дуурайд авахаар одоо хүн нөгөө мүлжүүртэй хүн гэж ярьдаг шүү дээ. Яг тийм багш маань байсан шүү. Тэгээ бид та бүхэн танаараа бас үргэлж бахархаж явнаа. Тий. Үргэлж бичсэн захиаг бас уншаарай. Бүгд бичсэн захиаг уншаарай. Тэнд танд орсон гой өгнүүд байгаа. Тий. Тэгээд төмрөөр таныг уурлуулах юм бол тэр захиаг уншаад бидээ таймшруулж байгаарай. За тэгээд багш нарын зүгээс, багшийн туслахуудын зүгээс таньдаа бас ингээд Монгол брендийг бас бэлгэлье. За ингээд. За баярлалаа. Хараарай. Баярлалаа. Ястаа сэтгэж гэсэн халуундуудаа сайн юм. Энэ сайхан даандаа өмснө. Халуун байсан ч өмснө. Халуун зүүнаар ч өмснө. Кнауштаа бид бүхэн кнаушийг донтой ер нь сургууль боловсролын салбар гэлтгүй донтой Хатанбаатар гэхээр танихгүй мэдхгүй хүн байхгүй одоо бяцхан хүүхдүүдээс ахуулаад одоо Ахмад настангууд хүртэл бүгд мэддэг ийм сайхан эрхэм хүндтэй бас хүмүүс байгаа. Багш маань боловсролын салбар улс орны хойш ирээдүйн болсон хүүхэд багшуудад урлаг гооцын одоо гоо зүгээр дамжуулж тэдний хөгжил төлөвшөл маш үнэтэй хувь нэмэр оруулсан ийм эрхэм хүмүүс байгаа гэдэгтээ хинч маргахгүй бүгд одоо 100% амд орж нэгдэх юм аа. Багш маань одоо бид нартай яг энэ сургуулийн өмнө боловсролын салбар тухайлбал 2-6 насны одоо энэ хүүхдүүдийг хөгжмийн хичээл, хөгжмийн боловсролоор дамжуулж хүүхдүүдийг сургаж хөгжүүлж, дөөрж бүжиглүүлж тэндээс одоо хүүхдүүд маш их баяр баясгалан аз жаргалыг мэдрэхэд бид бүхэн одоо бас хамтарч нэгэн зорилгын төлөө, нэгэн үүсийн төлөө, нэгэн сэтгэлээр бас багштайгаа хамтарч багш маань өөрийнхөө одоо залуу насныхаа болоод бүх одоо эрч хүч, итгэл сэтгэл маш их хөдөлмөрийг зориулж ажилласан байгаа. Тэгээ өнөөдөр манай хамт олон багшийнхаа одоо хамгийн хайртай гэр бүл багшийн маань одоо сургаж хүмүүжүүлж одоо өнөөдөр нийгмийн одоо нийгэмтэй тодорхой байр суурийг эзэлж яваа бас энэ одоо шавнырийн төлөөллүүдийг бас урьсан байгаа. Мөн одоо бид нартай мөр зэрэгсэн ажиллаж байгаа албан тушаал дэвшээд явсан мөн алдар гавьяаныхаа одоо амралтанд гарсан ийм хамт олонны маань төлөөллүүд бас багштай өмчлөд үзүүлэх гээд хүрэлцэн ирсэн байгаа. За багшийн маань одоо тун саяхан хэдхэн сарын өмнө одоо Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гац одонгийн медалийн найр болоход бид бүхэн бас одоо урьдан очиж би бас тэнд багшийг хэлжсэн. Манай багшийн үгийн санд чадахгүй, мэдэхгүй, болохгүй гэдэг үг ерөөсөө байдаггүй. Бүхэл юмыг болгон хийн бүтээн чадна гэж ийм одоо түрүү тунгалаг туулын хэлснээр маш их мөөжиг тунгагийн хэлснээр маш их өөдөр юмыг одоо дандаа болох талаас нь бүдэх талаас нь ингэж харж бүтээж болгож ингэж явдаг хүн байгаа. Энийг бол одоо манай хамт олон бүр одоо 100% те дуу нэртэйгээр бол одоо бас баталж хэлж одоо зөвшөөрч чадна гэж бодож байгаа. Тэгээ багшийнхаа одоо бас нэгэн насны төшөг болсон зүрхтээрчтэй за мөн одоо амьдралынх нь үргэлжлэл болсон үр хүүхдүүдэд нь за эрүүлэнг сарвал сайхныг хүсэн өрөөй багш маань одоо олон жил үр хүүхдүүдтэйгээ одоо эрүүлэнг аз жаргалтай олон сайхан дурсамжийг бас бүтээж амьдраарай гэдгийг одоо хамт олонныхоо өмнөөс бас хүсэн өрөөё. За баярлалаа багштай. Ястай их гоё байна да сайхан байна да. Улаанбаатар хотоор зориг хийчих намаагаа тий.